сайн байцгаана. Энэхүү бичлэгээрээ би нөгөө Улаанбаатар зарагдаж байгаа слайм болон сквиши гэсэн нөгөө нэг цувралынхаа 3 дугаар цувралыг хийн. Тэгээ энэ бичлэгт болохоор ганган бокс тэгээд Happy Shop E-Mart-д зарагдаж байгаа сквишиг үзүүлнэ. Happy Shop ганган бокс зэрэг дэлгүүрүүд маань болохоор сквишинүүдээ олон төрлөөр нь багаар ингэж авчирдаг учраас одоо энэ бичлэг дууссан ч гэсэн дараа нь сквишинүүд нь дууссан байх тохиолдол байдаг. Бас нөгөө нэг шинээр бүр өөр төрлийн сквишинүүд ирсэн байх тохиолдол байдаг. Сквишинүүдийн дэлгүүр болон слаймны дэлгүүрүүдийн нөгөө нэг линкүүд одоо Facebook хуудасны линк тэгээд холбоо явах утасны дугаарыг доотлын тайлбар хэсэгт оруулаад өгнө. Тэгэхээр тайлбар хэсгийг маань сайн үзээрэй. Дэлгүүрийнхаа линкийг авсаргаж өгнө. Хэрвээ бичлэг маань ингээд таалагдах юм бол лайк болон саб дараарай. Ганган бокс маань юугаараа давуу талтай байдаг вэ гэхээр маш том хэмжээтэй сквишинууд айгүй хямдхан байдгаараа давуу талтай байдаг. Тэгээ дээрэс нь нөгөө нэг Grand Plaza буюу баруун дөрвөн замд байдаг учраас байрлал сайтай. Ерөнхийдөө очиод үзэхэд боломжтой ийм байрлалтай байдгаараа давуу талтай. Ганган бокст маань өнөөдөр орой сквишинууд маань ирнэ. Тэгээд бичлэгнүүд нь яг дэлгүүр дээрээ тавигдаагүй байгаа учраас над руу тусгаалan видеогоо явуулсан байгаа. Яг энэ харагдж байгаа видеон дээр байгаа сквишинууд маань ирсэн байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг ганган боксоос ороод авч болно. Энэ одоо энэ харагдж байгаа бичлэгэн дээрээ тодорхой хэмжээний нөгөө нэг сквишины талаарх үнэ хэмжээ тэгээ барьж базаж үтсэн байгаа мэдээлэл оруулсан байгаа учраас энэ бичлэгийг үзээд тэгээд хэрвээ ганган боксоос сквиши худалдаж авахыг хүсэж байгаа бол доорх линкийн дагуу холбоо бариад авах боломжтой байгаа шүү. За хамгийн сүүлийн нөгөө боргоцоо ирж байсан тий хаан боргоцоо маань 5,000 төгрөгөөр худалдаад явж байгаа. Бас хэдхэн үлдсэн баа. Одоо яг дэлгүүр дээр байгаа сквишүүд маань яг эднэр ингээ үлдсэн байгаа шүү. Тэгээд гялс ирээд аваарэ. Дуусчихсныхаа дараа нь манай хүүхдүүд ирдэг шүү. Дуусгаас өмнө гялс ирээд аваарэ. За ингээд хорлын эцсийн шаазгаа төв дээр ирсэн байна. Эндээс E-Mart харагдаж байна. E-Mart гэдэг тэр доотлын нарийн замаар өгсөө дэшээ гарч ирдэг. Энэ дэлгүүр маань ийм хоёр хаалгатай. Эндээсээ ороод ингээд дэшээ явхаар сквишинууд маань байгаа. За ингээд энэ хэсэгтэй байдаг. За энэ сквишин одоо яг 4 сарын 24-ний байдлаар ийм морьтой сквишинүүд энэ сквишин хэдлэгч 2400 юм unicorn тэгээд ийм талах 4400 ингээд ерөнхийдөө 5000-аас биш 500-аас 4400 5000 гээд янз бүрийн үнэтэй сквишинүүд байгаа. Эндээс ирээд сквишинүүдийг үзэж болно. За энэ дээр ингэж сквишинүүдээ үзчихэд тэгээ энд ингээд ийм айгүй хөөрхөн савлгаатай ийм сквишинүүд байлаа. Ийм дотор нь савтай учраас базаж үзэж болохгүй. Тэгээд энэ мочинууд бас 800-аас ахуулаад 2200, 3300 гээд янз бүрийн хэмжээтэй байдаг. Үннээсээ шалтгаалаад за энэ доороо сквиз тоо байгаа. Сата саагүй янз янз. Тэгээд ийм айгуу гоё хам баргацаа илээ янз бүрийн өнгөтэй сквиз дотроо юм бөмбөлөгтэй. Тийм слайм үлийн слайм байлээ. Тэгээд тийм бас юм энэ ямар слайм юм болоо? 2500. Зүгээр л слайм шүү. Усан баримлын шавар шиг слайм гинэ 2500 гэд. Гэтэ энэ айгүй гоё юм шиг үлээ. Слаймыг орлож үзэхэд би энийг авсан байгаа. Тэгээд бичлэгийнхаа үргэлжлэлээр энэ слаймыг задлж үзүүлье. Бага дотроо ийм баримлын шавар. Баатар төрлийн слайм шиг юм байна. За ийм слайм байгаа юм биш үү. Тэгээд энэ хичээс нь асуугаад хэлвэл хайгаад олоод өгөх бах. За ийм сквишинүүд байна. Өөр гэх юм бол Happy Shop маань зөндөө олон юм юунууд байдаг байгаа. Хөрхөн DIY set тэгээд айгүй хямдхан. За ингээд би Happy Shop-оос ийм саа оллоо. Энэ саа шигтгээгээ энэ шигтгээ чи хэдэлэх чи?
Тийм 300 ингээд 12 ширхэг ийм шигтгээ 300. Би слаймандаа хэрэгэлдэг. Анх эндээс авчихсан. Ер нь одоо ч гэсэн эндээс авдаг. Тэгээ ийм нүдний шил мөн энэ слайм. Тэгээд ийм хөөрхөн тоглодог. Тоглоо мавлаа. За ингээд дараа нь бишгийнхаа үргэлжлэлээр тухтаа үзүүлээ. За. Ийм арт руу орж үзье. Чимэл тоглоо мó. Энэ хэд юм? Эднэр нь 14 мянга юм уу те? 15 мянга. Энэ скушинээс өөр байгаа юм уу? Энэ хоёр төрлөө. Слайм кит гэдэг шүү дээ. Тэдний нана. Энэ слайм юм уу? Буцаад ороод ирлээ. Тэгээд Happy Shop-аас эхлээд би ганган бокс орсон боловч ганган бокс маань арай нэгдэг байсан. Тэгээд скушинууд нь бас дууссан байлээ. Гэтэ өнөөдөр орой скушинууд нь ирнэ. Тэгээд эрэг скушинуудынхаа мэдээллийг ингээд над руу ингээд бичлэгэн дундуур ингээд ганган боксын нөгөө скушинуудыг явуулсан байгаа. За ингээд дараагийн дэлгүүр маань Happy Shop байгаа. Би Happy Shop-аас скуши аваагүй зүгээр юм тоглоом авсан. Энэ айгуу гоё юм. Юу яадаг тоглоом юм бэ? Ийм тоглоом авсан байгаа. За ингээд хоёр хөтөлтэй зэрэг. Ийм шил авсан. Тэгээд ийм шил. Тэгээ Happy Shop маань иймэрхүү бараанууд зүгээр юм хямдхан агуу боломжтой агуу хямдхан бараанууд байдаг. Бас энэ нөгөө слаймандаа зориулаад ийм саа авсан. Ийм саанууд авсан байгаа. За Тэгээд задлаад байгаа. ийм бүрхэн хүүхдийн хувцснууд байлаа. Хүүхдийн хувцснууд энэ яг зүгээр. За иймэрхүү бараанууд аюултай байдаг. Тэгээ хамгийн гол юм нь энэ слайм байна. Энэ миний бодлоор үүлэн слайм байх. Нэг тийм машины өнөр оруулагч өнөртэй. Гэтэ энэ бүр амар гоё cloud slime байна. Энэ ерөөсөө 2200 төгрөг гэж хэлсэн билүү? 2300 илүү 3000 гэж хэлээ. Үнийн сайн санахгүй байна. Ямар ч лээс энэ 2000 хэдэн зүг гэж хэлсэн. Энэ бүр лаг гоё cloud slime байна. A few moments later. Ийм cloud slime биш үү? Өмнө нь очисон хүүхдүүд анзаарсан үгүй сайн мэдэхгүй. Гэхдээ энэ айгүй дайжгүй мэнэ гэдэг болтой байгаа. Ер нь cloud slime-ийн хувьд айгүй дайжгүй slime биш үү? Таалагдлаа. Тэгээ яг мэдээж хэмтэн болохоор жоохон асан жоохон наалтай тийм. Гэхдээ оролдоод ахаар унчих байна. За ингээд Happy Shop-ос бас энэ шоу авсан. Энэ зүрийн компани жижиг сажиг аюул тоглоомнууд байдаг Happy Shop. За тэгээд өнөөдрийн хөдөлж авсан зүйлүүд маань ерөөсөө энэ. За ингээд ийм артад маань пиц бичлэг маань маш богинохон бичлэг байгаа. Хоёрхан төрлийн squish юусан. Тэгээ нэг төрлийн slime DIY set байсан.
жижиг слаймны DIY set өмнө нөгөө мабо харал зарвчсэн жижиг слаймны сетийг үзүүлсэн байгаа. Тэгээд өөр юу байлаа? Өөр нөгөө нэг сквишинес гэх юм бол нөгөө саран дээр хөвцөн нөгөө unicorn нэсэн тэр маань болохоор 14999 байсан. Тэр нь тэгээд айгу том хэмжээтэй юм байл, айгу дэжгүй том хэмжээтэй. Тэгээд нэг юм жижигхэн солонгон хөлтэй зарим үгүйс хоёлаа надаа нэг нь тэр солонгон хөлтэй зарим нь надад байдаг сквиши тэгээд 5500 гэжсэн баха. Тэгээд том нь болохоор миний сонирхдаггүй сквиши болохоор би аваагүй. Тэгээ ийм хацаас гараад зүгээр бичиг хэлэн за ингээд бичлэг маань таалагдсан бол лайк, add, sub дараарай. Мөн өшөө олон сквиши зардаг газрууд байвал надад мэдээ дээрээ тэр сквиши зардаг газруудад би бичлэг хийж үзүүл мөн яаж очих заавар болон дотор нь ямар хүнтэй сквиши болон слайм байгаа талаарх мэдээллийг би ингээд мэдээллийг надад комент хэсэгт оруулж өгснөө би очиод бичлэг хийгээд та нартаа үзүүлэх боломжтой байгаа шүү. За ингээд баярлалаа. Баяр таа.